Сайн хүүхэд зуны сургалт за энэхүү 1 сарын турш амжилттай хэрэгжиж дуслаа. Сургалтанд Баруурц сумын 8 багийн за өмнө нь цэцэрлэгт хамрагдаж байгаагүй 26 хүүхэд хамрагдсан. Хүүхдүүдийн хувьд анх эрэхтэй бүрэг ичимхий, ер нь хаалттай хүүхдүүд байсан бол за 1 сарын дараа маш их өөрчлөлт гарсан гэдгийг хэлж байна. Сургалтын явцад хүүхдийг зөв хүмүүжүүлэх 60 дадал гэсэн гарын авалганы за 30 дадлыг хүүхэд бүрт заавал эзэмшүүлж түүгээрөө дамжуулан олон талын мэдлэг олгохыг зорж байна. За жишээлх юм бол эдгээр хүүхдүүд одоо өөрөөсөө ахмад ямар ч хүнтэй гар өргөн мэндэлж өөрийгөө бүрэн танилцуулах чадварыг эзэмшсэн байна. Энэ бол бага насны хүүхэд хүнтэй харьцаж сурах харилцааны маш том өөрчлөлт юм а. За үүнээс гадна хүүхдийн гарыг хэвшүүлэх зорилгоор цэгээр дүрс холбож түүнийгээ бодож өнгө оруулах, зураг зурах гэд тухайн хүүхдүүдийн нас болоод сэтгэхүйд тааруулсан олон зүйлийг за багштайгаа хамтран мөн өөрсдөр нь бие даалгуулан хийлгүүлсэн байна. Хүүхдүүдэд гарсан өөрчлөлтөнд сургалтыг зохион байгуулсан хамт олон сэтгэл хангалуун байна. За тэгэхээр анх хүүхдүүд маань орж ирэхдээ одоо бусдтай харилцааны хувьд дутагдaltaй одоо мэдлэлтгүй тий хүний асуултанд хариулдаггүй гэх мэтлэн олон одоо зүйлүүд байсан. Асуулт асуугаар бүр хариулахгүй бүгдээрээ доош харчаал тий. Гэтэл тий маш бүрэг хаалттай байсан. Тий гэтэл тодорхой хугацааны дараа бүр багшаасаа бараг асуулт асуугаал тий. Өнөөдөр чинь бүр манай хүүхдүүд бүр хил ам суугаалчих гад юм л асуугаад байгаа гэдээ манай арга зүйч наашаа заалгаж байсан. Тэгэхээр энэ маань хүүхдүүд маань илүү ярилцах харилцах тусмаа нүүр хагарч जैन тий илүү гоё нээлттэй болж जैन. Тэгэхээр харилцааны үед маш өндөр аш холбогдол өгсөн. Давхар одоо зөвхөн харилцаа гэдэггүй бас математикийн энгийн төсөөл олох буюу бүтээл сэтгэлгээ хөгжүүлэх үйл ажиллагаанууд явагдсан байгаа. Анх хүүхдүүд маань дүрсээ танихгүй дугуй дүрсийг бөөрөнгөж идэм үү те дөрвөлжин тэгш үнцэгт хоёроо ялахгүй ч гэдэм үү юм олон бүр өнгө ялахгүй байсан. Харин одоо бол өнгө ялгаж जैन, дүрсээ ялгаж जैन. Түүнээс гадна бүр том жижиг өндөр нам математикийн маш олон одоо шин чанар орон зай тэр болгоныг одоо мэдээс сурсан байгаа. Сонирхолтой дасгал хийнгээ өөрийнхөө бүтээсэн бүтээл дээр одоо ажиллаад энэ болгоныг мэдж авсан нь маш одоо олзуурхуйштай байгаа тий. За эцэст нь дүгнэл хийдгээд сайн хүүхд одоо зуны сургалт маань ямар ч байсан сайхан үр дүнгээ өглөө. Юу гэхээр эсэг гişүүдийн одоо сэтгэлдлийг уншиж үзэж байхад тэн дотор миний хүүхэд ухаантай ч болцсон юм шиг гэсэн энэ миний сэтгэлээс бүр гарахгүй байна. Тэгэхээр үнэхээр хүн гэдэг ухаантай амтан хилээд өгөө тайлбарлаад өгөх юм бол угаасаа ойлгохгүй мэдэхгүй юм байхгүй шүү дээ. Тийм учраас хөтлөөр маш сайхан үр дүнгээ өглөө. Тэгээ энэ хөтлөөрийг хэрэгжүүлэхэд үн тусалцаа үзүүлсэн хамтарч ажилласан Баруурц сумын засаг даргын хамын газар 9-р цэцэрлэгийн эрхлэгч энх оюун арга зүйч агш оюун тунгалаг за энэ хүмүүстээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Баярлалаа. За эрх хичээлийн жилээс эхлэн манай сургуулийн өмнөх боловсролын байгууллагад сургалтын цөм хөтлөөр хэрэгжинэ. За энэ хөтлөртэй уялдаад ер нь манай боловсролын одоо хууль гэж байдаг. Боловсролын хуулийн одоо зорилго агуулгатай бол нийцэж энэ сайн хүүхэд хөтлөөрөөл нийцэж байгаа. Тэгээд бас хөгжид дэвшиж байгаа. Манай аймагт тэр тусмаа манай Баруурц суманд энэ сайн хөтлөөр цаашид хэрэгж одоо эхлэлийг тавьсандаа маш их баяртай байна. Тэгээ хүүхдүүд маань үнэхээр одоо зөв дадал хэвшилтэй болж чадлаа. Тэгээ бид нар одоо энийг хэрэгжүүлж эхэлнэ. Ер нь тэгээд сая энэ хамтран ажилласан энэ сургуулийн өмнөх боловсролын шинжилэл төрийн бас байгууллага Баруурц сумын засаг дарга болон түүний тамгын газрын хамт олонд маш их баярлаж байна. Мөн эцэг эх ч гэсэн бас их дэмжиж ажилласан. Тэгээд бас энэ хэлэхэд бас нэг ийм сайхан үг байдаг л да. Хамтын хүчээр одоо бүтээсэн ажил бүхэн агуу их амжилт, агуу их түүхийг бүтээсэн байдаг гэдэг. Тэгээд би энэд дэмжиж агуу их амжилт, агуу их одоо түүхийг байнга бүтээж байгаасай гэж хүсэж байна. Баруурц сумын засаг даргын тамгын газрын урилгаар занхуу сургалт явагдсан. Хамтран ажилласан хүмүүсийн хувьд ийхүү сэтгэл өндөр байгаамаа. Сайн хүүхэд хөтөлбөр нь үндэсний хэмжээнд яригдж байгаа юм зүйл. За одоогоор манай аймгаас гадна Орхон Сэлэнг аймагуудын цэцэрлэгүүд Улаанбаатар хотын 6 дүүргийн 13 цэцэрлэг дээр маш амжилттай хэрэгжиж үр дүнгээ өгөөд эхэлжээ.